За юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бид нэр өнөөдөр өчигдөрхөн мэдээлэл хүргэж исэн үндсийн намын сангийнхаа талаар гоё ярилцгаар бэлдсэн байна та. Тэгэхээр та яг энэ нүгэд очсон одоо намын сангийнхаа талаар гоё товч танилцуулга өгөөч төхөө. За намын сангийн маань шинэ салбар намын сангийн нээлт болоод 7 хоног байна. За 7 хоногийн хугацаа бол маш хурдан бөгөөд маш их уншигчтай өнгөрч байна. За тэг ямар ч одоо өдөр ирэх тусам намын сангаар маань орж хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Мэдээллүүд бол маш сайн нийгэмд хүрсэн байна. За тэгээд одоо манай дээр орж ирж байгаа үйлчлүүлэгчд маань одоо их хөвчлэн бол одоо бүх насны за тэр дундаа бас гэдэг хүүхдүүд дийлэнх байна л да. Тэгэхээр энэ яг манай намын сангийн хувьд бол 16 наснаас дээш насны хүмүүст үйлчлэгээ үзүүлдэг байсан бол одоо бүх насныханд үйлчлэгээ үзүүлдэг гэдэг энэгээр их онцлог байна. За тийм ингээд манайхны төлөвлөлөөд нээсэн байгаа танхимууд маань хүмүүсийн сэтгэлд их нээцэж байгаа бололтой. Ийм төр зураг харагдаж байгаа. Хамгийн хүмүүст нээцэж байгаа тэр өрөөнүүд ямар өрөөнүүд вэ? За нэг тохиолдолд одоо нөгөө хүүхд цаатуулах танхим гэдэг байж байгаа. За энэ танхим бол одоо бас байнгын үйлчлэгчтэй байна. Хоёр тохиолдолд гэр бүлийн уншлагын танхим гэсэн юм танхим байж байгаа. Тэгэхээр энэ танхимууд маань бол тогтмол хүүхдүүд ирж байна. За эцэгчүүд нь хүүхдүүдээ авчраад үлдээгээд өөрсдийнхөө судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх ийм зүйлүүд харагдаж байна. Тэгэхээр өмнө бол одоо манай нийгэмд яаж юм тэгэхээр нөгөө эцэгчүүд маань хүүхдээ хараад гэртээ байдаг. Өөрсдийнхөө судалгааны ажлыг гэртээ одоо ингээ хийх боломжоор хонос байж л дээр нь бол одоо яг иймэрхүү танхим нэгдсэн тэр хүмүүс бас завшаан болж байгаа шиг байна. Өстой гоё юм байна. За тэгээд үйлчлүүлэгч болохын тулд ер нь яаж бүртгүүлэх вэ? За тэгэхээр номын сан дээр бол биечлэн ирээд уншигчийн үнэлгээ нийлэх боломжтой. За мөн дээрээс нь одоо номын сан дээр намын сан маань шинэ байртайгаа зэрэгцээд цахим номын юм аппликейшн хийсэн байж байгаа. Систем хийсэн гэсэн. Энэ систем рүү явж ороод бүртгэл үүсгэх юм бол одоо Монгол орны 21 аймгийн номын сангуудад бүртгэлтэй болж байна гэсэн үг. Энд бол ингээд бүртгэл үүсгэхэд бол ямар нэгэн төлбөргүй яг ингээд нээлтийн ингээд 7 нээлтийн 10 хоног орчимд бол төлбөргүй байдлаар л байж байгаа. Тэндээ ингээд бүртгэл үүсгэхэд бол бүх номын сандад ингээд үнэгүй үйлчлэх боломж нь нэгдэж явчихж байгаа. Гэтэ надаа ингээд юм номын санд очиод номын сангийн карт нээлгээд тэр чинь иргэний зураг мургаа тавьдаг шүү дээ. Зураг мургаа тавиад номын сангийн карт нээлгээд ингээд явахлаар нэг юм амар дээр нэг тийм ностальжик мэдрэмж төрдөг ш нэг юм цаасаа би нэг эрдэмтэн шиг тийм мэдрэмж төрөөдөө. Тэгэхээр нийт одоо энэ чинь том барилгаар нүүсэн. Тэгэхээр барилгын давуу тал ер нь хэр вэ? Нэг дороо хэдэн хүнд үйлчлэх боломжууд бүрдсэн байна. Тэгэхээр үндсэндээ бол одоо хуучин байр маань бол хуучин байр, шинэ байрны ерөнхий нэг барилгын одоо метр квадратч ярьдаг. Энэ бол бас ингээд үзэхэд бол хоорондоо ойролцоо. Гэвч яг одоо шинэ байрны маань нэг онцлог нь бол ихэнх орон зайгаа уншигч нар зориулснараа онцлог багтдаг. Хуучин байр маань бол үндсэндээ бол хоёрхан уншлагын нөхмөр үйлчлэг явуулдаг байсан. Ихэнх орон зай нь бол сан хөмөрг буюу хадгаламжтай зориулагдсан байхгүй. Тэгэхээр одоо шинэ байр маань одоо 16 уншлагын нөхмөртэй. 500 мянган номтой ийм үйлчлэг үзүүлж байгаа гэсэн үг. Стогоо юм байна. За тэгээд ер нь дундаж одоо бүртгүүлсэн үйлчлүүлэгчдийн одоо дундаж нас нь хэд байна? Ер нь илүү залуучууд бүртгүүлж гин үү, ахмадууд, эсвэл хүүхдүүд. За ер нь бол яг одоо ингээ хүүхдүүдийн хичээл сургууль амарсан байж байна. Тэгэхээр ихэвчлэн бас хүүхдүүд их ирж байгаа хандлагууд байна. 10 жилийн хүүхдүүд. За оюутнуудын хичээл бас харьцангуй амрах тал руу орсон байгаа шалгалтжуулгын хугацаагаа учраас яг номын санд очих нь одоохондоо бол бага байна. За магадгүй 9 сараас хичээл эхлэх юм бол оюутнуудын одоо карт нээлт явцсан бол нэлийн одоо идэвхжих байх гэж харж байна. За мөн одоо энэ ахмад настай бүх насныхан л өөр ирж байна л да. Дийлнх нь ерөөсөө 10 жилийн сурагчдал харагдаж байна. Юун дээр хоёр асуулт байна. Эхнийх нь болохоор ер нь яагаад нөх шаардлага болсон? Хоёрд болохоор яагаад ер нь номын санд очсон байх хэвээр? За нэгдүгээр асуулт нь ер нь яагаад нөх шигтэй болсон юм бэ гэдэг. Тэгэхээр Монгол улсад одоо номын сан гэдэг байгуулагдаад нэг 100 гаруй жилийн хугацааг үдчихэж байгаа. За тэгээд 100 гаруй жилийн хугацаанд бол номын сандад зориулаад хоёр дахь удаагийн томоохон бүтээн байгуулалтыг барьж байгаа ийм үйл явц болж байгаа. Тэгэхээр одоо альва энэ улс орон өөрөө тэр үнийг хөгжүүлээ, тэр өрсөлдөх чадвар гэдэг нь сайжруулах юм бол тэр хүмүүсийн мэдээлэл авах тэр боломжийг нь бол нээлттэй болгож явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр Монгол улсын одоо номын сангийн стандарт гэдэг юм зүйл байдаг л да. Энэ дээр бол 100 мянган хүн ам тутамд нэг нийтийн номын сан байх хэрэгтэй заадаг байхгүй. Гэтэл яг энэ стандарт ингээ аваад үзэхэд бол Улаанбаатар хотод
нэг 5-6хан нийтийн номын сан байгаад байсан. Тэр чи яг тэр стандартаар аваад үзэх юм бол 15-6 нийтийн номын сан байх ёстой гэсэн үг. Нэг тэр нүүх хэрэгцээ шаардлага нь ердөө тэр байсан. Тэгээд тийшээ бол нүүсэн. Ийм зүйл байж байгаа. За хоёрдугаарт яагаад номын санд очих хэрэгтэй юм бэ гэдэг. Тэр өнөөдөр яг хүмүүс бол нөгөө би номын сангууч гэсэн амьдарч болж илээ. Заавал яагаад би номын санд очих хэрэгтэй гэж ярьдаг л тэр нь бол тэр нь бол тухайн хүний сонголт. Гэхдээ тэнд бол яг нөгөө нэг номын сангийн бүрдүүлэлт гэдэг бас нэг ажил байна л да. Номын сан гэдэг хүмүүс харангуйтаа ном өгж авдаг ажил гэж бодоод байдаг. Гэтэл номын сан өөрөө тэнд мэдээллийг бүрдүүлэхдээ энэ номыг авах уугүй юу гэдэг ийм шилэлт сонголт хийгээд энэ дээр нөгөө зөв мэдээлэл нэг юм уу буруу мэдээлэл байгаа юм уу те энэ болгоныг ингээ шүүгээд мэдээллийг бүрдүүлдэг учраас номын сангаас авсан мэдээлэл нь харьцангуй тэр хүмүүст одоо үнэн бодит мэдээллийг олох ийм зүйл байдаг. Тийм учраас бол одоо номын сангаас авсан мэдээлэлд номын сан өөрөө яг тэр хүмүүсийн одоо тэр ажил амьдрал эрдэм судлалын ажилд одоо нэмэр болох үс ийм зүйл хийж байгаа. Дээрээс нь сүүлийн үед бол одоо номын санг бас дан ганцхан тэр ном уншдаг газар гэж бас үзгээ болцсон байна л да. Тэгэхээр номын сан гэдэг газар нь өөрөө соёл, боловсрал, мэдээлэл гэсэн ийм 3 гол юмны төв болж байгаа. Ийм 3 гол хэрэгцээгээ хангахын тулд хүн номын санд очих ёстой. Намайг 10 жил тахад ер нь Германд бид нар чинь бас нөгөө номын санд их сууж өсөж том болсон. Тэгээд ер нь бүх газруудаар ер нь ингээл амьдардаг ингээд газруудаар нь дандаа жижигхэн болон том номын сангууд дандаа байдаг. Тэг хүүхдийн номын сан гэж бас тусдаа байдаг. Одоо хүүхдүүдэд зориулсан. За тэгээд тэнцээ бас нөгөө хичээлээ хийдэг байсан. Би одоо 10 жил дэдэг байхдаа шалгалт малгалтаа бэлдэх гээл тэгэхээр 4-5-аараа номын сан цугаал тэгэл хамтдаа бэлддэг, хичээлээ хийдэг. Одоо тийм байсан. Тэгэд дээрэс нь сүүлд одоо Берлинд Хумбольдтын университетийн маш том нөгөө нэг номын сан байдаг шүү дээ. Тэнд ер нь тэгээд хүн болгон орж болдог нь айгу гайхалтай гоё. Заавал одоо тэр Хумбольдтын одоо ихтэй сургуульд сурах шаардлагагүй. За тэгээд тэнцээ очиод бас ингээд зохиолч хүн одоо би өөрөө зохиолчдаг зүгээр ингээд нэг сайхан тайван ингээд сууж байгаа зохиолоо өдөржингөө бичсэн ч хинт ч гай болохгүй хинч намайг хурж ирээд та дахиад нэг кофе авах уу гэж асуухгүй тийм ээ би одоо өөрийнхөө ууж идэх бүх юмыг айчаал тэгэл айгу гой сууж идэг намгүм тийм ээ хинч надад гай болохгүй би хинч ч гай болохгүй ер нь тэгэх боломж байдгүй танаа номын санд энэ байгаа. Одоо манай дээр бас нэг нэгдсэн байгаа нэг онцлог танхим бол багаар ажиллах танхимуд байж байгаа. За ингээд нэгдсэн 7 хоногийн хугацаанд бол товд ингээд дүүрэн байлаар нь бол 10 жилийн хүүхдүүд нь ороод хүмүүс чинь номын санд очихороо заавал одоо ингээд чимээгөө суу номын сан чимээгөө орчин гэж яриад байдаг шүү дээ. Тэр нь хүмүүс бас ярьж болно. Ярьдаг хэсэг нь тустай гэсэн үг. Тийм. Ийм бас нэг орон зайг бол хийгээд өгсөн байж байгаа. За харин одоохондоо бол бүртгэлийн хувьд бол заавал бүртгэлтэй хүмүүстэй үйлчлэг үзүүлнэ гэсэн ийм зарчмаар явж байгаа. Явцдаа бол яг тэр олон улсын жишгэлэг бол ороод бүх нийтэд бас нээлттэй заавал нэг бүртгэл шаардахгүйгээр та. Гэтэ ямар ч сан одоо бид нар бол эхний ээлжинд ирж байгаа хүмүүсээ бол за ингээд өнөөдөртөө та ингээд сайхан үйлчлүүлээд явж болно. Дараагийнхаа заавал ингээд бүртгэлээ үүсгүүлээрэ гэдэг ийм зүйлийг бол бас шаардж байгаа. Зөв. Улаанбаатарт одоо нөгөө гадаадын иргэнүүд амьдардаг штэ. Тэр хүмүүс яаж бүртгүүлдэг юм бол? Тэр хүмүүс маань нөгөө гадаад пассворт араа үндэслээд сууж үйлчлүүлж болно. За мөн дээрээс нь одоо манай хуучин байранда ч гэсэн байсан даа ер нь бол нэг өдрийн үнэмлэх гээд. Ингээд төр хугацаагаар үйлчлүүлээд явж болно юм бол. Айл болох тэр үйлчлэгээний тэр уян хатан зохицуултуудыг л одоо бид нэр үйлчлэгнийхээ журман дээр тусгаад явж байгаа. Зөв. Бид хоёрт нэг инээдтэй ярьж байгаа. Би тэр үед одоо хэдтэй байсан юм бэ? Нэг 13 мууртай байсан юм уу? Тэгээ манай гэрийн хажууд нэг жижигэн тийм хүүхдийн номын сан байдаг гэсэн байхгүй юу? Тэгээ нөгөө нэг номоо нөгөө түрээсэлж авна штэ. Тэгтээ нөгөө үнгүү. Гэхдээ нөгөө хугацаанаас нэвтрүүлчих юм бол 7 хоногийн нэг 3 евро төлдөг байсан байхгүй юу? Тэгсэн чинь би тэр номоо мартаад тэгээ бүр авсан гэдгээ ч мартаад тэгээд баг жилийн дараа л 2 жилийн дараа тэрийг гинт санаад нөгөө нэг ингээд юм наачдаг байхгүй номын сангийн ном гээд тэрийг нөгөө юмаа номнуудаа ялгаж байгаад ингээд харсан чи энэ нөгөө номын сангийн ном байж тэгээд тэгээ оцсон чинь бүр тэр номын сан хүртэл байхгүй болсон. Номын сан байхгүй. Гэхдээ би сая ихтэй байсан бол хэдэн төгрөгийн өрөнд орсон байсан болоо би бүр яа. Би бас ингээд айгаал ингээд хоцсон чи бүр номын сан ч авахгүй болсон. Тэгж болохгүй шүү. Ер нь хөгжилтэй түүх байна. Одоо нэг Америкийн бас ерөнхийлөгчдийн тийм нөгөө их тийм зүйл гарч ирлээ л дээ. Бенджамин Франклин одоо Америкийн нэг номын сангаас ном аваад өргөдүүлсэн. Саяхан одоо нэг нөхдөө тэр хүний материалыг үзэж яагаад номын сангаас авсан баримтыг олсон. Тэгээд тэрийг ингээд торгуулаа ингээд үржүүлээд үзсэнгүүт нь
нэлээд хэмжээний тийм торгуул төлөх нэ гэдэг ийм бас нэг зүйл гарч ирсэн байхгүй. Тэгэхээр одоо яг номын дээр бас яг ийм зүйл бол яригддаг. Яг энэ бол гэрээр ном болгодог номын дээр болгодог яригддаг зүйл байхгүй. Тэгээ манай номын сан бол одоо бас давхар яг шинэ номын санд орсонтойгоо холбоотойгоор шинэ систем ашиглаж эхэлж байгаа. Энэ систем маань нөгөө тухайн хэрэглэгч маань гэрээр ном аваад явлаа гэхэд таны одоо нөгөө гэрээр авсан хугацаач одоо тэдэнд болно шүү гэдэг юм мэдээлдэг юм системтэй гэсэн үг. Notification өгдөг ийм хэсэгтэй нэг ийм програм хангамж ашиглаж байгаа. Тэгэхгүй бол нэрээс ялч хөө мартчихвол яах юм те. Бас хэцүү шүү дээ. Хүний амьдрал юу ч тохиолдох юм блэ те. Тэгэд ер нь нэштэй те ингээд юм би болохоор ингээд номын санд суухлаар ягаад ч юм нэг юм эрдэмтэн болоод байгаа юм шиг надад бүр нэг тийм сонир мэдрэмж төрдөг аахгүй яг ингээд нэг юм яг нэг юм хуучин нэг 80-аад онд очсон юм шиг те. Тэгээд нэг юм тэгэхээр ер нь нэштэй номын сангийн соёл гэж юм монголчуудын дунд ер нь ямархуу байд юм болоо. Ер нь монголчууд ер нь номын санд суух соёлын талаар ер нь хэр тийм соёлтой хүмүүс юм болоо. За яг л тантай адилхан байгаа бах. Тэгээ энэ бол хэрэглэгчийн зан төлөө гэдэг юм байж байгаа. Тэгээ хүмүүс ямар ч номын санд орохоор өөрөө ирэхгүй тэгээд одоо бас нэг төлөвч шилжиж байгаа шүү дээ. Яг өөртөө нэг төрдөг мэдрэмж биш шүү дээ. Тэгэхээр энэ ямар ч нэг номын сангийн соёл бол харьцангуй төлөвшсөн гэж үзэж болно юм бол. Яасан бэ гэхээр одоо Улаанбаатарт яг нийтийн номын сангийн үйлчлэгээ үзүүлж байгаа номын сан байж байгаа. Нацагт орж байгаа номын сан тийм. Энэ номын сан өөрөө 2008 оноос хойш чөлөө сонголтын үйлчлэгээ буюу одоо тэр барууны номын сангуудын зарчмыг үйл ажиллагаанд нэвтрүүлж ирсэн байхгүй. Тухайн үед одоо нэвтрүүлж яхад бол бас нэлээд тийм хүндрэл бэрхшээл гарч исэн. Одоо тэр шинэ соёл тийм үү тийм шинэ зарчмаар явж байгаа тэр үйлчлэгээний зарчмыг ойлгохгүй одоо ингээ номуудын урж авч явах ч гэдэг юм уу урах авч явах юм тохиолдлууд нэлээд гарч исэн. Харьцангуй одоо бол энэ соёлд бол тасцсан. Твшсэн. Дээрээс нь одоо сүүлийн хүүхдүүд залуучууд маань Z generation гэж штэ. Харьцангуй юм сайхан залуучууд соёлтой залуучууд байгаа учраас энэ үйлчлэгэн дээр юм гарах хүндрэл бэрхшээлэл нэг гайг баг. Тэгэл юм бол Z гэл маань эдийг те. Би чи Z биш байгаа шүү. Бид Z гэл бид дээшин шидчихэл бид хэдэг болохоор ад үзээд байдаг энэ сонио хүмүүс. Тэгээд танах юу н хэдийг авах уу тэгээд одоо сунгана гэх юм бол хугацаагийн сунгана гэх юм бол уншиж байгаа юу? Тий. Одоо нэг 6,000 төгрөгөөр үйлчлэгээ сумгаад яваад байж болно. За. Сарын жилийн. Жилийн 6,000. Жилийн 6,000. Оо ямар гоё. Бүхэл бүтэн жил 6 сар. Тэгэд ороод номнуудаа зүгээр л хараад уншиж болно. Тэгээд хараад уншиж болно. Хүссэн танхим. Одоо манай номын сан чинь бол хуучин болол зөвхөн нийтийн уншлага, эрдэмжлэгийн уншлага гэдэг ийм хоёр танхимаар л үйлчлүүлдэг байлаа шүү дээ. Одоо шинэ байран дээр бол 16 төрөлцсөн танхим байж байгаа. Одоо энэ хуучин барилга юунд ашиглагдж байгаа? Хуучин барилга бол давхар үйлчлэгээ явж байна. Яг өмнө нь ямар үйлчлэгээ үзүүлж исэн тэр үйлчлэгээ үзүүлээд явж байгаа гэсэн. Эрдэмтэд маань, эрдэмжлэгийн ажилтнууд маань энд ирээд гар бичмэл, мөн диссертацуудыг те докторийн зэрэг хамгаалсан бүтээлүүдийг үзхийг хүсвэл бодитоор нь захиалаад үзэж болно. Мөн дээрээс нь цахимаар үзэж болно. Монголчуудын одоо бичиж үйлдэж ирсэн гар бичмэл номууд те барын номуудыг одоо хүсэх юм бол энэ дээрээд хүсэлтээ өгөөд захиалаад, цахимжуулаад үзэх юм боломж нээлттэй байж байгаа гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол яг хүмүүс их асууж байгаа юм л да. Танай хуучин байр чи яаж байгаа юм бэ? Тэгэхээр энэ барилга дотор бол 3 сая гаруй ном хэвлэл байсны 500 мянган л шинэ байрлал явуулсан гэсэн үг. Бараг ихэнх хэсэг нь бол эндээ байж байгаа. Эндээ үйлчлэгээ үзүүлээ явж байгаа. Яг тэр нүүжийнхэд эндээс харагдчихс бид нэр ингээд нэг том нөгөө ачааны машинууд ирсэн зүгээр ингээд 2-3-аар л ингээд зөөгөлстэй. Тэглээ 500 мянган ном л зөөсөн юм шүү дээ. Бас нүүдлийн юу нэлээх юу болсон байна тий. Тэр одоо нүүдлийн ажлыг бас хийх гэж манайхан чинь 2-3 жил явах цаанд яг бэлдэж байгаа шүү дээ. Яг ямар чиглэлийн номуудаа явуулах уу тий. Бас нэлээд судалгаан дээр сурж энэ ажлууд маань хийгдсэн байж байгаа. Энэ үндэсний номын сангийн юм асуучихсан аа. Би түр хоёр асуулт асуу манай. Одоо нөгөө номын сангийн эрхлэгч одоо дараа болно гэдэг чинь айгу том ажил шүү дээ тийм ээ. Тэгээд та чинь мэдээж бас номд дуртай байлгүй дээ. Дуртай хүн л одоо номын сангийн дарга болно тийм үү. Тэгээд хизээ юу н анх номтой найзалж хэлсэн бэ. Тэгээд яг өөрийнхөө бүр ингээд номд уралж исэн үгээ санаж гинөө. Энэ ном л намайг номд оруулчлаа да гэсэн ном. За намайг төрөхөд бол манай гэрт номтой байсан. Наавж их ном уншдаг хүмүүс байсан байна. Тэгээд тухайн үед одоо яг хизээ номтой нөхөрлсөн байх гэж штэ тийм. Манай гэрт багчуудаа уншиж өгөөрэй гэдэг хоёр бат ном байдаг гэсэн. Одоо ардын багш Ноона гэдэг эрдэмтэн байгаа. Одоо ч гэсэн байж байгаа.
тэр хүний дээр багчууд уншиж байгаа гэдэг 2 ботном байсан. Тэн дээрээс би тэр нэг Сашаагүй гэдэг. Өгүүлгийг ах ихснэрээр байнга уншуулдаг. Сургуульд ороод байсан л да. Тэгээ нөтгийн уншуулсаар нь багаад цээжилсэн. Хүн ороод ирэхээр нөгөөдгийг ингээд би уншиж өгье гэдэг ингээд барай. Намаа буруу харуулж ингээд сууж идэг нэг тийм хэлсэн. Тэгээ уншиж сурааг багтаа л ямарсан тийм номтой нөхөрлөсөн байсан. Тэгээд миний амьдрал одоо бүхэл хугацаа нэг номтой нөхөрлөл ингээд явж байна. Сургууль нь сургууль гэдэг гэсэн. Би сургуулийг бол орон нутагт төгссөн. Говьалтай аймгийн Төвөргөс сум гэдэг энэ сургуулийг бол төгссөн. Яг номын санч мэрэгжлийг бол Улаанбаатар хотод соёлын сургуулийн соёлын сургуулиуд байдаг. Энэ сургуулийг номын санч мэдээллийн ажилтан гэдэг ийм мэрэгчлэр төгссөн. Тэгээд тэрнээс цааш үргэлжлээ. Тэрнээс цааш үргэлжлээд яг нийтийн номын санд ажилласан. Яг Нацгтуржийн номын санд бол одоо ном зүүчдэг ажил хийж илаа. Дараагаар нь одоо хэлцийн эрхлэгч, салбар номын сангийн эрхлэгч гэдэг ажлуудыг хийж байгаад 2 жилийн өмнөөс л яг үндэснийхээ номын сангийн энэ харгац зүүч гэдэг ажлыг хийгээ явж байгаа. Энэ харгац зүүч гэдэг ажил маань бол одоо 21 аймгийн номын сангууд за Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүх номын санд болоод ийм арга зүгээр хангадаг, сургалт зөвлөгөөнүүдийг ийм ажил хийж байгаа юм. Шинэ номын сангийн байршлыг та тодорхойлоод өгч комментэр манай хүмүүс асуугаад. За шинэ номын сан маань одоо Сүхбаатар дүүрэг, Дээнүүрийн гудамж. За яг Америкийн элчийн сайдын яамны өмнө талд. За тодруулах юм бол яг Сүхбаатар дүүргийн зүүн талд байж байгаа өсгөл голын иргэд байгаа. Энэ яг Америкийн элчийн одоо хойдолд нь харагдаж штэ. Яг энэний хойно бол Америкийн элчин байгаа. Яг урд нь харагдаж байгаа. Яг энэ номын сан. Тий, номын сан явж байгаа. А баруун талд нь болохоор Сүхбаатар дүүрэг байгаа. Арслантай гүүрээс ирэхэд хаашаа явж байхад чигээрээ хаашаа яваал ахад байгаа. Ер нь яг зүгээр хойноос очсон их арай тухмын юм байлээ. Хойноос очсон. За албан талаасаа. Энэ гадаа суух боломж байдгүй. Энд чи одоо хүмүүс кофе мофего уудаг ч юм уу. Номын сан дээр үү? Тий. Номын сан гэж гадаа нь болно чөлөөтэй тэр одоо сэлбэг голынхаа иргэд дээр очиж сууж болно. За тэгээд номын сангийн уншлагын ахмууд маань 2 тишээгээ харсан гурвалжин террас байгаа шүү дээ. Ямар гоё. 4 давхар дээр бол 5 дахь давхар дээр бол террас байж байгаа. За мөн яг уншлагын ахмууд нь яг гадагшаа харсан тийм юунуудтай балконтой байж байгаа. Тэн дээр гараа сайхан тухлаад сэрүүцээд. Ястай гоё юм байна. Очно сэргэх боломжтой. За тэгээд та бүхэн бас бүртгүүлнэ. Гараад зөвчлөлөөрэй гэж урьж байна. Зя. За тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд шинэ номын сантай болсон байна. Маш гоё орчинтай болсон байна. Орчинд нь болж хүмүүс очиж байгаа. Намайглаа оюутан бахад ингээд баг багаар нь даалгавар өгчдөг. Тэгээд сургуулийн номын санд бол тохой жижигхэн байсан багтахгүй. Тэгээд бөөнөр хаана очих вэ гэж айгүйх хайдаг. Дээрэс нь 24 цаг уу? Одоохонд бол яг 24 цагаар л үйлчлэг үзүүлж амжааг байна. Явцтай бол энэ чиглэл бол орох байх. Хизээ хаах уу? Хэдэн цагаас саадгүй орой? Орой бол 8 хүртэл ажиллаж байгаа. За тэгээд бидний урилгыг хүлээн аваад хөрөлцөн ирээд маш гоё биднэрт танилцуулга өгсөн танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа. Танд ч гэсэндээ маш их амжилт хүсье. За хэвлээ зураг дараал. За. Эшиг өрөөд.